За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь математик хичээлээрээ энгийн бутархай хасах үйлдэлийг бүгдээрээ хамтдаа ярилцъя. За ингээд гэрээсээ гаралгүй багштай өдөр бүр теле хичээлээ явуулж байгаа хүүхдүүдтэй баярлалаа. Өнөөдөр Google Meeting-ээр холбогдсон хүүхдүүдтэй маш их баярлалаа. За үйлдэлийг гүйцэтгэрэй гэж байна. За нэгдүгээр бодлого нь. За бид нар үүнийг бүгдээрээ хамтраад ярилцаад бодсон тийм ээ. За нэгдүгээр бодлого нь 7-ны 6-аас 7-ны 5-ыг хассан. За ингээд бичгтээ бид нэр яах ёстой вэ? Хуваар маань хэвээрээ бичигдэж хүртвэрийг хасах байгаа тийм ээ. Гарсан гэж. За дараа нь 2-т нь 6-ны 4-өөс 6-ны 2-ыг хасахад 6-ны 2 гарах нэ. За гихмчлэнгээр энэ үйлдэлүүдийг бүгдийг гүйцэтгэх нь байна. За дараагийн дугаар 8-ны 7-оос 8-ны 1-ийг хасахад 8-ны 6. За гихмчлэн ингээд бүгдийг бодоод дэвтэртээ бичих нэ. За 8-ны 6-аас 8-ны 3-ыг хасж байна тийм ээ. Нэгдүгээр бодлого нь 8-ны 3. Тийм ээ. 16-ны. За энэ нөгөө нэг ижил хуваартай байгаа учраас биднэрт хасах буюу нэмэхэд маш хялбар байгаа зү хүүхдүүдээ. За энэ нэмэх үйлдэл байна тийм ээ. За хамгийн гол нь энэ энгийн бутархай дээр үйлдэлийг гүйцэтгэхдээ хуваар нь ижилхэн байна уугүй юу гэдгийг маш сайн ажиглах ёстой шүү хүүхдүүдээ. За энийг ингээд багштай дэвтэртээ бичээд илгээгээрэй хүүхдүүдээ. За өнөөдрийн бас нэмэлт даалгавруудаа хийгээд явуулаарай багштай. Ингээд хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Гэртээ гараа тогтмол угааж гэрээсээ гаралгүй хайртай хүмүүсээ хамгаалаад гэртээ байгаарай.